За юу гэсэн guys мөнхөр үл байна. Өнөөдөр бүгдээрээ bootcamp-ийн 4 дахь хичээлээр уулзж байна. Тэгээд өнөөдрийн хичээлийн хувьд бол шууд маш чухал хичээлүүдийн нэг болох market structure-ийн талаар бүгдээрээ өнөөдөр ярилцах болно. Тэгээд market structure гэдэг нь өөрөө ерөнхийдөө арилжааны хувьд арилжаа хийдэг хүмүүсийн техник анализ хийдэг хүмүүсийн хувьд бол одоо хүний бие махбод дээр ярих юм бол ерөөсөө л одоо хүний яс тий хүн одоо ясгүй бол яаж тий одоо амьдрах боломжгүй шүү дээ баг. Тэгэхээр ер нь бол хүний зүр ястай л бараг дүүцхүүс хэмжээний одоо арилжааны техник анализын одоо хэсэг нь гэсэн үг. За тэгээд өнөөдрийн хичээлийн хувьд өнөөдөр бүгдээрээ энд байгаа одоо нийт 13 шиг зүйл байгаа хаа. Энийг бүгдийг нь ярилцсан. Тэгээ бүгдийг нь нэлээд товчхон ойлгомжтой амархнаа та бүхэндээ тайлбарлаад өгөх болохоор нэг тийм хэцүү байна гэж бол бодохгүй. За тэгээ guys олон юм ярилгүй шууд бичлэг рүүгээ орцгоё. За эхний ээлжинд маркет ерөөсөө 3 төрлөөр хөдөлдөг гэж үздэг. Эхнийх нь uptrend буюу одоо ногооноор одоо дээшээгээ тий заасныг нь одоо энэ дээшээгээ яваад гэдэг энийг ерөөсөө uptrend гэж үзнэ. Өмнөх одоо энэ хамгийн дээдлийн хийсэн цэгээсээ дээшээгээ цэгийг хийгээд явахыг uptrend гэж хэлнэ гэсэн үг ер нь бол. За тэрний дараа consolidation буюу хажуу тишгээ хөдлөхтэй дээшээж биш доошооч биш гэдэг тэр хөдөлгөөний одоо үеийг шатыг тий үе шатыг хэлдэг гэсэн үг. Энэ нь болохоор дээшээ явлаа доошоо явлаа дээшээ явлаа доошоо явлаа тий буцаад дээшээ явлаа ерөөсөө нэг тийм ойлгомжгүй яах гээд байгаа. За энэний дараа юу орж ирдэг вэ гэхээр down trend буюу бүгдээрээ улаанаар тэмдэглэсэн байгаа. Одоо энэ доошоо явж байгаа хөдөлгөөнийг одоо хэлдэг гэсэн үг. За энэ болохоор хамгийн сүүлд одоо энэ хийсэн доотлын цэгээс дахиж доотлын цэг хийгээ яваадахыг down trend буюу доошоогоо тренд гэж үздэг гэсэн үг. За маркет одоо ерөнтэй ингэж дээшээ доошоо хөдөлж явах үед ерөөсө хоёрхан одоо хөдөлгөөн байдаг гэж үздэг. Тэр нь болохоор юу вэ гэхээр impulse буюу одоо энэ хамгийн том хөдөлгөөн, дараагийнх нь correction буюу тэрнийг одоо англиас одоо шууд орчуулах юм бол correction буюу одоо засварлах буюу одоо энэ буцаага таталт орж ирж штэ. Энэ жижигхэн хөдөлгөөнүүдийг нь correction хөдөлгөөн гэж нэрлэдэг гэсэн үг. Дээшгээ impulse буюу маш хүчтэйгээр хөдлөлөө. Цаашаа correction буюу одоо илүү жижигхэн хөдөлгөөнийг авчирч жоохон үнийн тогтвортой байдлыг тогтоож өгдөг одоо хөдөлгөөнийг correction гэж хэлдэг гэсэн үг. За цаашаа мэдээж тэгээ энэ дээр impulse явна, даашаа татарлаа, correction явна гэсэн үг, цаашаа дахиад impulse явна гэсэн үг. За тэгээ доошоо явсан ч гэсэн те impulse, correction, impulse те дараа нь шээ correction, дараа нь дахиад impulse ингэ явна гэсэн үг. Impulse ба correction гэдэг иймэрхүү хоёр хөдөлгөөнийг үзэж байгаа юм чинь дараагийн үзэх юм нь юу вэ гэхээр swing high ба swing low-ыг үзнэ гэсэн үг. За swing high ба swing low нь юу юм бэ гэхээр одоо бүгдээрээ шууд нэг candlestick дээр харчаа. 3 candle шүү. 3 candle буюу одоо энэ 3 candle-ны нэгдлэр одоо энэ нэг юм одоо энэ оройг эсвэл одоо энэ доотлын одоо энэ цэгийг үүсгэсэн юмыг одоо swing high ба swing low гэж хэлдэг гэсэн. За арай ойлгомжтойгоор харуулах гэх юм бол swing high гэдэг нь дээшээгээ одоо дээдлийн 3 цэгийг те 3 candle-с бүтсэн одоо энэ 3 цэгийг swing high гэж хэлнэ. За цаашаага болохоор энэ swing low буюу одоо энэ 3 доотлын candle-аас те доошоо одоо энийг болохоор swing low гэж нэрлэлээ гэсэн. За энэ доошоо энэ 3 candle те 3 candle-ийн хөдөлгөөн энэ бол swing low байна. За энэ дээр одоо те дээшгээ 3 цэг байна. Нэг swing high гэж нэрлэнэ гэсэн үг юм бол. За энэ болохоор swing low байна те одоо хамгийн доор нь байгаа одоо swing low байна гэсэн үг. За энэ бол market structure-ийн ерөнхий хөдөлгөөний хувьд мэдчих ёстой хоёр маш энгийн одоо те level 1-ийн концепт гэж үздэг. Энэ бол за тэнгуү swing high ба swing low гэдэг энэ хоёр зүйл байж байгаа юм тийм ээ. За тэгэнгүүт одоо энэс арай жоохон гүнзгийрээд ороод ирэхээр юу болж орж ирдэг вэ гэхээр higher high тэ higher high одоо энэ хамгийн дээдлийн хөдөлгөөн. Цаашаага higher low. Дээшгээ явж байгаа трендэд эхний ээлжинд high гэдэг буюу дээшээ гэдэг үгээр хэлдэг гэсэн. Дээшгээ явж байгаа трендэд high буюу дээшгээ эхэллээ. Higher high буюу хамгийн дээдлийн хөдөлгөөнийг одоо цэгийг higher high гэж нэрлэнэ. Цаашаага одоо энэ correction дээр орж ирсэн одоо энэ доотлын цэгийг болохоор higher low гэж одоо энэ key point-ийг одоо хэлдэг гэсэн үг. За дараагийнх нь болохоор одоо энэ доошоо явж байгаа үед тийм ээ. Энийг жоох шиг хураач. За доошоо явж байгаа үед low буюу доошоо гэдэг үгнээс хэлдэг гэсэн үг ер нь бол. За доошоо явж байгаа трендэд lower эхэлнэ. Low буюу хамгийн доотлын цэг тийм ээ. Хамгийн доотлын цэг хамгийн хүчтэй цэг. Тэрний дараа одоо энэ нөгөө нэг бидний сая ярьсан correction буюу те засварлалтын гэж одоо хэлж болох юм уу те. Энэ хөдөлгөөн дээр орж ирсэн lower high тийм ээ. За энэ болохоор цаашаа lower low-ыг үүсгэн дараа нь lower high-ыг үүсгээд цаашаа lower low-ыг үүсгээд ингэ явдаг гэсэн үг. За би одоо ингэ үзчихэж байгаа юм бол дараагийн бидний үзэх концепт юу вэ гэхээр market structure shift ба break of structure гэдэг энэ одоо хоёр хөдөлгөөнийг хэлнэ гэсэн үг. За одоо бүгдээр нь Euro USD-ийн чартан дээр байна. Тэгээ одоо сая хэлсэн хоёр концептаа энэ дээр ерөөсөө бүгдээр тайлбарлаа явчих. Эхлээд хэлэх ёстой юм нь юу вэ гэхээр та нар ямар одоо
чартн дээр ямар одоо time frame дээр entry-г нээдгээс шалтгаалаад market structure shift гэдэг концептыг өөр time frame дээр харж арилжиж болно гэсэн үг. Ер нь бол магадгүй одоо та маш удаан хугацаанд хөдөлгөөнөө барьдаг те одоо арилж байгаа жишээ нь нэг 7 хоног сарын турш барьдаг хүн байлаа гэж бодох юм бол market structure shift гэдэг зүйлийг daily буюу одоо өдрийн чартн дээр зурж болно гэсэн үг. Харин та над шиг одоо өдөртөө арилж байгаа нэгэд хаадаг хүн байх юм бол 1 цагийн чартн дээр эсвэл бүр 15 минутын чартн дээр чамаагүй market structure shift-ийг зураад явж болно гэсэн үг. За одоо бүгдээрээ түүхэн дээр нэг жишээ аваад үзье л та. Market structure shift гэдэг нь өөрөө доошогоо явж исэн хөдөлгөөн дээшгээ болж одоо хөдөлж эхлэхийг хэлж өгдөг одоо зүйлээ гэсэн үг. За эсвэл одоо эсрэгээрээ дээшгээ явж исэн хөдөлгөөн доошогоо явж одоо явна гэдгийг одоо хэлж өгөх тэр концептыг хэлээд байгаа гэсэн үг. За тэр нь одоо яаж харагддаг юм бэ гэхээр доошогоо хөдөлгөөн явж илаа. Хамгийн хүчтэй сүүлчийн swing одоо high доошогоо явж исэн бол хамгийн сүүлчийн сая хэлж өгсөн swing high дээрээс одоо энэний дээр candle хаагдсанаар одоо market тэгэхээр энэ дээр market structure shift товчлох юм бол MSS үүсгэсэн гэж хүрээд үзээд одоо эндээс бүгдээрээ дээшээ хөдөлгөөн харж болно гэсэн үг ер нь бол. За нэг иймэрхүү амархан. Гэхдээ энэ дээр юу орж ирдэг вэ гэхээр жишээ нь дээшээ явж илаа хаяа нэг иймэрхүү жижигхэн swing load байгаа тийм ээ. Одоо энэ load-ийн ингээд доор нь хаалаа гэж бодоход бүгдээрээ дээшээ явж исэн хөдөлгөөнийг шууд доошогоо гэж харж болохгүй гэсэн үг. Яагаад вэ гэхээр одоо энэ зүгээр энгийн нэг байгаа нэг хамаагүй swing load бол нэг тийм амар хүчтэй байдаггүй. Тэднийг зүгээр хүрчээл цаашаа явах тохиолдол зөндөө байдаг. Тийм болохоор юу авч үздэг вэ гэхээр хамгийн одоо энэ хүчтэй swing load-ийг авч үздэг гэсэн үг. Одоо энэ хамгийн хүчтэй swing load. За одоо энэ хөдөлгөөний хувьд одоо энэ low гэж одоо үздэг ч юм уу те. Тэгвэл энэс доошогоо short mort ингэж хардаг ч юм уу те. За тэгээ энэ одоо концептээр би бас юуг бас ашиглах дуртай вэ гэхээр саяын одоо харсан шиг market structure shift хийчээд бидний stop loss-ыг зохиод одоо дэшээ явж штэ. Энээс би сэргээхийн тулд юу одоо хардаг вэ гэхээр дээрэс нь breakout structure гэдэг концептыг хардаг гэсэн үг. За тэрийг тайлбарлах юм бол breakout structure гэдэг нь нэг талын хөдөлгөөн дээр одоо шил одоо энэ дээшээ явж байгаа одоо энэ доошгоо бүгдээрээ баталгаагаа энэ candle-аар авлаа гэж бодоход энээс цаашаа одоо хамгийн сүүлд үлдээсэн одоо энэ swing хөдөлгөөн байгаа штэ. Энийний доор candle хаагдсанаар тийм ээ одоо нэг ийм доошгоо candle хаагдсанаар бүгдээрээ тэр нь одоо breakout structure болж үсэж тэрнээс бүгдээрээ short дарна гэсэн. Би бол ингэж бол short дарах үнэхээр дуртай. Хамаагүй илүү confirmationтэй байгаад идэг. Ягаад гэвэл одоо өмнөх жишээг харъя л та. За бүгдээрээ одоо энэ дээшээ доошоо явж илаа дээшээгээ shift хийлээ гэж бодоход одоо энийг хамгийн сүүлчийн swing low байлаа те. Одоо энэ дэр бүгдээрээ market structure shift гараад ирлээ. Одоо энэ доошгоо явна гэж үзхийн оронд те breakout structure би харчдаг гэсэн. Тэгэхээр breakout structure нь энэний доор хаагдсан байх хэрэгтэй гэж заадаг гэсэн. Энэ бүр төгс example шүү дээ. Гоё. Би нэг өмнө хараагүй шүү. Гэтэ энэ дэр бол тэ шинэ одоо ингээд доор нь хаагдж чадлаггүйгээр тэр бид нар хаагдж чадаагүй болохоор бас орохгүй гэсэн шүү дээ. Тэгээ одоо ингээд явцсан байна гэсэн үг. За. Гэхдээ одоо бас нэг ганц өөр хэлмээр байгаа юм нь юу вэ гэхээр хэдий тэгээ одоо энэ market structure shift үүсгэлээ те цаашаага дахиад breakout structure үүсгэлээгээд энэ дэр бүгдээрээ buy одоо орж болно шүү дээ мэдээж. Гэхдээ энэ дэр заавал нэг тийм амар та нарын одоо хүснээр ч явах ёстой гэсэн үг бол ерөөсөө биш. Мэдээж тийм ээ арилжаа гэдэг бол 100% бол ойлгомжтой зүйл бол биш. Энэ дэр бас маш өөр confluence-ууд бол орж ирнэ те. Одоо энэс илүү нэг цагаас илүү дээшгээ цагийн хөдөлгөөн хаашаа байгаа те магадгүй 4 hour trend те 4 цагийн тренд магадгүй доошоо байхад те зүгээр ийм market structure shift-ийг бас амархан дараа явчихна гэдэг бас нэлээд хүндрэлтэй асуудал. Тийм болохоор тэр үедэд бол юу орж ирдэг вэ гэхээр одоо энэ time frame-уудын нэгдэл гэдэг тэр одоо хамтд нь харж сурах ойлголт ба одоо мэдлэг хэрэг болдгоо гэсэн үг. За гэхдээ guys ерөнхийдөө бол нэг иймэрхүү байна. Концепт нь бол нэлээд амархан та нартай харсан баг. За guys тэгээд өмнөх candlestick гэдэг концептыг би та нарт тэр доор тавьснаа бол харуулсан тийм ээ энэ CDF би тавилуу да. Нэг тийм минут бол нэг тийм чухал концепт бол биш. Гэхдээ market structure гэдэг концептыг би бол нэлээд дээгүүр үнэлдэг. Тийм болохоор энийг бол S тэрний одоо confluence гэж би бол хувьдаа үздэг. Тийм болохоор та нар ч гэсэн гэртээ бас нэлээд тий backtesting дээр бас нэлээд сайн судлаад хараад нүдэндээ дасгаад яваарай гэж хэлээ. Тэгээд өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсан дуустал нь үзсэн та нартай баярлалаа. Тэгээд bootcamp-ийнхаа 5 дахь бичлэгээр уулзлаа. Түр баяртай.